Өнөөдөр бид 3 сартай хүүхдэд массаж хийх гэж байна. Хэрвээ эмч нарын зүгээс өөр заалт байхгүй бол энэ бас хамгийн анхны массаж юм. Массаж нь эрүүжүүлэх, биеийг ерөнхийдөө жирэмжүүлэх, хөгжүүлэх үйлдэлтэй. Ээж өөрийн хүүхдэдээ хийж болох хамгийн анхны массаж бол 3 сартай орчимд байдаг. Массаж хийхэд эсрэг заалт гэвэх. Эдгээр эсрэг заалтууд гэдэг нь ахив өвчний сэтрээс хэрвээ байгаа бол мөн хурц өвчин, жишээ нь ханиад хасуурстай ямар ч бай гэсэн орно. Энэ насанд массажийн үргэлжлэх хугацаа хүүхдэд ойролцоогоор 10-аас 15 минут байна. Одоо би массажийг бүс бүсээр нь хэрхэн хийхийг үзүүлнэ. Массаж хийхдээ бага зэрэг тосыг гартаа түрхэж үлэстэй сэргийснэ. Массажийн үндсэн арга барилсууд нь эсэг, үрэлт, гүн нухаст байдаг ч хүүхдийн массажид мэргэжлийн бус хүмүүс гүн нухастыг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Энэ нь эсүү мэргэжлийн арга юм. Мөн чичиргээ шиг сэгсрэх хөдөлгөөн орно. Массаж хийхдээ бид үе мөчийг тойрч гарчсан булчин дээр ажилладаг. Бид үргэлж хөлнөөс эвсэлдэг. Эвсэн пүлсэж байна. Дараа нь үрэлт хийм. Дараа нь нухал. Нухастыг маш зөөлөн хийж өгнө. Ийм мэрэн арга барил байна. Нухаст ч бас орно. Бид үргэлж ихсээд дээд хэсгийг сулсаж дараа нь доод хэсэг рүү шилждэг. Ингэснээр битүү бөгсөрсөн дүүрэн савнаас чингэн шахаж байгаа мэт нөлөө үүсэхгүй. Бид гоёыг ажиллуулж дууссан. Одоо шисбэг рүү шилжиж байна. Мөн эсээд эсэг хийм. Доороос дэш үрэлт хийн. Доороос дэш. Дараа нь нухам. Иймэрхүү чингэх хөдөлгөөнүүд. Доороос дэш гадна болон дотор тасаасна. Одоо хөлөнд орно. Дээд тасаас нь мөн шахах хөдөлгөөнүүдээр. Хэрвээ манай хүүхэд хөлийг дээш сайн хөдөлгөж чаддаг бол үүнийг үргэлж шалгаж болно. Тэгвэл бид хөлийн усанд ч бас нухаст хийж болно. Хэрвээ хүүхэд хөлийн усаа чангасаад байвал бид хөлийн булчинг нь оролцохгүй. Зөвхөн хөлийн усаар дээш чиглэсэн хөдөлгөөн хийж хуруунуудыг өргөнө. Гэхдээ энэ үед хөл заавал өвдөг болон ташааны үеэр нугарсан байх ёстой. Шулуун хөлсээр бид хөлийг сунгадаггүй. Хэрвээ булчингууд ингэж чангараад байвал бид хөлийн гадна шагааны доогуур үрж хөлийн усаар болон булчинд нь хүрэхгүй. Гэвч хүүхэд маань рефлексээрээ хуруунуудаа дихирнэ. Ингэснээр өөрөө булчингаа сунгаж байна гэсэн үг. Тийм ээ, энэ нь жаахан гжигтэй санагдана. Мөн хөлийн гадна ирмээр өөрч өгнө. Үүнээс ч бас ижилхэн үр дүн гарна. Тийм. Бид үйлдэл бүрийн дараа ишивт сэгсрэлт хийдэг. Хөлийг ойролцоогоор 2 минут орчим ажиллуулна. Дараа нь нөгөө хөл рүү шилжинэ. Яг энэ зарчмаар. 3 сартай хүүхдүүд ихэвчлэн эсхийг маш сайн төсвөрлөдөг. Тэдэнд таалагддаг. Мөн эвсээд гоёыг иснэ. Доороос дэш. Савны тунгасгийн булчирхай руу чигсүүлж тунгасрыг гадарсуулна. Одоо үрэлт хийм. Гадна таршин хэсэг. Урд дотор тал мөн бацалт. Доороос дэш хөнгөн бацалт. Мөн шилтгэний хэсэг. Бид цээж болон гидс рүү шилжим. Бас бага зэрэг тос түхэн.
Эзний хэсэгт бүх хөдөлгөөнийг цагийн зүүнний дагуу хийдэг. Цээжигч бас ингэж эсхийн хөдөлгөөнөөр чимсүүлж мөр болон сугны зүг толгой руу ойртох тусам хүүхдүүдэд таалагдах нь багасдаг. Гэцийг дээрээс доош пахны тунгалгийн булчирхай руу ийснэ. Ингээд одоо сэнсний хэлбэртэй хөдөлгөөнөөр дугуйг үрэлх ба хөнгөн бажалт. Ингэж цээжид дахин нэг ийсэн. Одоо гарын эсрэг рүү орж хүүхдийг жаахан сатааруулна. Ингээд нуусах хөдөлгөөн хийж байна. Тийм ээ. Эмсээр чамд илүү таалагдж байна уу? Тийм үү? Хоёр гарынх нь тийм ээ. Ингэж ийм хөдөлгөөн. Энэ нь амьсгалын гимнастик шиг юм. Гарыг нь салбицуулахдаа ихшээд нэгийг нь дээр, дараа нь нөгөөг нь дээр тавина. Үүнийг хамбастай хурдан хийх хэрэгтэй. Учир нь хүүхдийн амьсгал насанд хүрэгчдээс илүү хурдан байдаг. Амьсгалын хөдөлгөөний давтамж өндөр тус үүнийг хурдан хийх шаардлагатай. Ийм дасгал байна. Дээш доош. Хүүхдүүдэд таалагддаг хамтдаа өргөнө. Ингэж. Дараагийнх нь бид. Хүүхдийг савсаж эргүүлэхэд бэлтэнэ. Гимнастик илүү таалагдж байна. Одоо хөл рүү орно. Хөлний иш шиг. Мөн хоёр хөлийг хамтд нь нугуулж дараа нь ээлжсэн нугуулна. Зөөсөн тэгтээ тууштай. Дараа нь ээлжсэн дугуй унах хөдөлгөөн хийж өгнө. Тазны үений эргэлтийг маш зөөсөн, маш аажуухан, тийм ээ, маш зөөсөн хийм. Хоёр дахь хөлийг нь ингэж ийм чичиргээтэй хөдөлгөөнөөр. Тийм ээ, тэгээд спошоо. Энэ мэт. Дайсуу асах таши. Энэ мэт. Гээг бид живэх болно. Төвсөл. Тийм ээ. Ингэснээр та хүүхдээ дахин тайвшруулж чадна. Одоо бид бариус руу шилжиж байна. За, таач бас энд байна. Доороос дээш хэсэг хийм. Стефани маань жаахан ихэж байна. Хүүхдүүд эсэг хийхэд ядардаг. Энэ нь тэдэнд ажил шиг санагддаг. Тиймээс бид хүүхдийг тайвшруулна. Дараа нь эсээ үргэлжлүүлнэ. Гарын иш шиг хүүхдүүд толгой руугаа ойрхон бүхнийг тийм ч дуртай байдаггүй. Босоомжтой. Ийм зөөсөн эсхийн хөдөлгөөн хийм. Тийм ээ. Хэрвээ гар нь чангараад байвал ингэж хийж болно. Гарыг нь сэгсэрнэ. Эсийг мөрийг нь нийлнэ. Дараа нь шуугна. Тэгээд гарын асга руу шилжим. Асгын эсийн хуруу босон чивчийн хурууны товгор хэсгийг зөөсөн батсна. Хэрвээ хүүхэд гараа атгаад байвал ингэж доороос нь хуруунуудыг нь тогшиж суулна. Дараа нь хуруу бүрийг доороос дээш хажуу тасаас нь нийлж өгнө.
Энэ нь нарийн хөдөлгөөний чадвар болон хүүхдийн хих ярианы хөгжилд бас тустай. Мөн хүүхэд эвхий хуруугаа хэрхэн хөдөлгөж байгааг шасгах нь маш чухал. Үүний тулд бид бүх хурууны өвийг барьж харин эвхий хурууны доод үе дээр өөрийн эвхий хуруугаа тавина. Гадагш босон доош чийсэн зөөсөн сумбах хөдөлгөөн хийм. Энэ дээр дараагийн дасгалыг шийе. Тийм ээ, мөн сумбаж хүүхдийн булчин бэхжүүлж байна. Тийм. Гарын ийм хөнгөн хасаас тийм дасгал байна. Гарсас бэлтүүлэх дээш доош хөдөлгөөнтэй. Эхлээд нэг гар нь дээр, дараа нь нөгөө гар. Гаруудыг ээжсэн дээш доош хөдөлгөн. Дээш. Мөн бүзэглэх дасгал байна. 2 хагас сартаагаас эхлээд бүх хүүхэд энэ дасгалыг хийж чаддаггүй. Гэхдээ 3 сараас хойш хүүхэд толгоогоо өргөж чаддаг байх ёстой. Бид эвхий хурууны тавгар дээр дарна. Гарын алгаамны рефлекс идэвхждэг. Үүний дараа хүүхдийг аажмаар өргөнө. Хэрвээ хүүхэд чадвал ийм байдлаар 3 удаа давтаж болно. Тийм ээ, чи их сайн байна. Одоо бид гидсэн дээрээ иргэн. Ингэж байна. Тим. Бүх хүүхдүүд гидсэн дээрээ шивтэл дуртай байдаггүй. Төстэй бид норооны эсэл ширхтэй. Доороос дээш зүүсэн хийсэх хөдөлгөөн. Суг доорх тунгалгийн булчирхай руу эсвэл доош ташааны үе рүү. Хөнгөн үрэлт. Мөн бацах хөдөлгөөн. Тим. Нурууны шугамыг тойрч исэн. Тим. Ихээр дуусгана. Мөн өгцөг. Үрний. Үрий. Тим. Баг зэрэг чимхэж болно. Мөн заавал хийсэх хэрэгтэй. Тийм ээ, бүгдийг нь хийчихвээ. Тийм ээ, нуруу маань усаагаад ирсэн. Иймэрхүү тайвшруулах хөдөлгөөнүүд. Тийм ээ, хүүхдийг тохиол дээр нь тавих маш чухал. Энэ нь массажийг дуусгаж байна. Массажийг өдөр бүр хийж болно. 10-15 минут. Хүүхдийн сэтгэл санаа тийшээтэй эрүүл сарвал үед нь эсэг хийх нь чухал. Мөн цагаа сонгохон дээр. Массаж нь ихэвчлэн хүүхдүүдийн сэтгэлийг хөдөлгөдөг. Гэхдээ унтахын өмнө биш.